За сайн байна уу хшаа сайхан тусч гин үү? Сайхан. За одоо манай эмнэлэг хийсэн баярлалаа. Та ч одоо голддоггүй хэцүү юм шүү дээ. Аргагүй ирэхэд л илээ гэдэг. За харин. Одоо тэгээд имчилгээ идэх гэж та нарыг зорж ирлээ шүү дээ тий. За ашгүй. Бараг тэ учирлаар гэдэг юм уу? Мөрөн гинтэж манаа тэр нэг юм ирлээ тий. Харин. За. Жохол тийм боллоо. Гат юм шиг сагсдагж байгаа. Тэгээд одоо бас хамаагүй залуу гэх шиг үзэлж болохгүй болчихсон шүү дээ. Мөрөө гэмтэй 3 шөрмөс урагдаад. Одоо хайрамсалтай ингээ улсын аварга энэ тоглож чадахгүй болчихоо тий. Харамсалтай. Тэгээд та нараа зориулаа. Одоо асуудаг наадах чи эсээр дорно идэг шүү дээ. Хараа одоо тэгээ хийдгээ та. Тий, манай эсийн ерөөсөө голж чаддаг юм чинь иймэрхүү гэмтлүүдийн үед бол маш сайн нөхөн сэргээлт, regeneration хийдэг. Тий. Тэгэхээр нөгөө эдгэрлийг хамаагүй хурдан болгоно гэсэн үг шүү дээ. Дөнгөж үүдл эсийн эмчилгээ нэг анх эхэлж байхад тэгээ би ч нэг астртын төрлийн юм хийж явах мэдчихсэн. Одоо тэгээ Монгол улс оронд ийм эмчилгээ ороод ирнэ гэж тэгээ мэдсэнгүү бодоочгүй байж өөрөө ч хийж тэр үед чадахч байгаагүй. Тэгээ одоо харин та нар энийг хэрэгжүүлээл тэгэл би ч эмчилгээгээр хийлгэхээр мэддэг юм боллоо. Ач холбогдлыг мэддэг юм боллоо ирж шít. Тэгээ та нар минь сайхан хийгээд үг. Одоо манай ганц лаборатори дотор нөгөө эсэ гаргаж байгаа. Тэгээд л танд хийндэ. Тэр хооронд нь хоёлоо нэг жаахан юм ярилцъя те. Тэгээ би чи одоо жилийн өмнө ирж байсан уу? Тий, өнгөрсөн 6 сард ирсэн шүү дээ. Манайх чинь өнгөрсөн оны 1 сард нэгдээд таныг нэг 5 сар урьж иж та нэг 6 сард ирж ирсэн. Тий. Тэгээ одоо жилийн дараа аргагүй ирэхэд очрлоор мөрөө гимтэж ижил ирж шээ. Тий. Нэрээ танахт одоо тэгээд ингээд бүтэн жил бас явчлаа шүү дээ. Монголд анхны үүдлийн эмнэлэг байхулаад тэгээд ер нь бол гайгүй явж байгаа гэж би ойлгоод байгаа. Зөв. Тий, яг давгүй сайн явж шүү. Хүмүүс яг энэ чиглэлийг нөгөө нэг тийм танил биш учраас яг мэдэх таних процесс явагдаал тэгээд явж ийн. Яг энэ чинь нөгөө нэг гадаад өндөр хөгжилтэй орнуудад айгүй өндөр хөгжсөн. Тэгэхээр тийшээ явж хийлгэжсэн хүмүүс айгүй сайн мэддэг. Үндсэн манай яг одоо ард иргэд бол нэг сайн мэддэггүй байсан. Гэхдээ одоо айгүй сайн мэддэг болж байгаа. Тэгээ би одоо ингээд ойлгоход одоо над чиг жишээлэг гэмтсэн ингээл урд нь бол зөвхөн гоо сайхан энтер гэж ойлгодог байсан бол одоо энэ чинь бүх төрлийн өрөвсөл болон гэмтэл тэгээд бусад архаг өвчнүүдийн үед хэрэглэгддэг эмчилгээ мөнд өнөөс гадна одоо манай хавдар судлалт гэхэд энэ чинь хавдрын эмчилгээ хийж байна. Энэ салбарууд нь дэлхийд аль хэдийн төгчээд байна. Тэрнийхээ төлөө хүмүүс Монголоос бас хүмүүс энийг ойлгодог хүмүүс нь гадаадд явж эмчилгээ хийлгдэг болч гэдэг ингээд олон юм байх шиг байна тий. Тэгэхээр одоо хамгийн их хэрж байгаа чиглэлүүд нь юу вэ? За одоогийн байдлаар манайх нөгөө анти эйжинг маань хамгийн сайн явж байгаа. Хүмүүс бол үүдэлсийг одоо насжилтыг удаашруулах гэдэг юм уу. Тэгвэл мань митийн үеийнхэн дээрээ даваа. Тий. Одоо чанартай хүмүүс ирдэг байлгүй. Тий, чанартай урт наслах гэсэн үг л дээ. Үндсэн агуулга нь бол одоо юу гэдэг үүдэлсийг одоо тогтмол хэрэгэлдэг хүмүүс гадаадд бол жишээ нь үеийнхнээс арай залуу харагддаг ч юм уу, нуруу нь бүхийдэггүй, өвддөггүй тий. Өвддөггүй ингээ залуу хүн шиг явна гэдэг бол тэр хүнд айгүй гоё чанартай насжилт шүү дээ тий. Тэрийг л би болгохын тулд гадныхан бол энийг айгүй их хэрэгэлдэг. Тэгээ яг тэрийг мэддэг хүмүүс бол манай дээр айгүй их сайн үйлчлүүлж байгаа. Тэгвэл их өвчтөн. Хоёрдугаарт нь бол мэдээж нөгөө нэг асуудлуудаа одоо яах гэж одоо чинь бөөрийн дутагдал одоо янз бүрийн үе ревматоид артрит тэгэл одоо цусны харуулт ч гэдэг юм уу. Ирээд тоочих юм бол ерөөсө бүх л юм. Намайг орж ирэхэд бас тэнд нэг Монголын алдартай сагсчин сая зогсчихлээ шүү дээ. Тий. Үйлчлүүлэгч зөндөө байгаа. Мэддэг болцоо. Тэр чинь би яриа үзсэн чинь гар саруу гэмтсэн гар саруунда хийж байгаа гэж ярьж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр бас гэмтэлтэй хүмүүс ирж байна тийм ээ. Өвдгөнд бол бүр супер. Одоо айгүй олон жил өвдгөөд бүх төрлийн аргаар яваад одоо дийлээгүй бүр хаалганаас өөр одоо шийдэлгүй байсан хүмүүс манад 2 3 хийсний дараа болоо хөвдөлтгүй болоод бүр зүг зүгээр гоё явдаг бол. Танах ч яг дан эмчнэр биш бас судлаач эмчнэр эрдэмтэнгүүд байгаа шүү дээ. Тэгэхээр миний ойлгож байгаагаар одоо 1 жилийн хугацаа богино ч гэсэн. Гэтэ үр дүнгээр нь тодорхой судалгаанууд ийм үр дүн ихний гарсан уу? Явж байгаа. Одоо жишээ нь бөөрийн дутагдaltaй бөөр солиулахаас өөр одоо боломжгүй болсон байгаа хүмүүс амьдралын чанараа сайжруулах гээд одоо 200 грамм шийдэг болсон байсан хүн манай дээр одоо нэг 4 удаагийн эмчилгээний дараа шээс нь багада 500 тэгээ 800 грамм өдрийн шээс нь
Энэ зүү жижиг нэг одоо үр дүн гэдэг юм те. Бид нар бол яг зориулж судалгаа хийдэг үуч гэсэн нийт одоо өвчтнүүдийн дунд гарч байгаа үр дүнгийн амьдралын чанарын тохиолдол тийм бүгдийг ингээд угаасаа манай эмчнэр хянди тэгээд тэндээсээ одоо үр дүнгээ хараа явчихдаг гэдэг. Тэгэхээр хэрвээ би одоо буруу ойлгоогүй бол Монголд анхудаа хавдрын дархлаа эмчилгээний эмчилгээг та өөр дээрээ аав дээрээ туршаад байгаа тийм үү? Тийм. Яг нь манай эмнэлгийн хувьд эсийн эмчилгээг бид нар ч одоо эсийн банк гэдгийг байгуулж байгаа нэгдүгээр, хоёрдугаарт эсийн эмчилгээ гэдэг зүйл рүү ингээд үндсэн зорилго манай юуны. Тэгээд яг тэрнтэйгээ холбоотойгоор зөвхөн үүдлээс биш дархлааны эсийн эмчилгээ хөгжүүлэх манай стратеги төлөвлөгөө угаасаа байсан. Гэтэл нэг кейс гараад энэ оны 1 сард манай аав гинт хавдрын гинт онш гараад. Тэгээд яг тэрэнд зориулаад бид нар яг нэлээд хурдцтайгаар энэ ажил руугаа шамдаа орсон. Тэгээд сая 5 дугаар сард хамгийн анхны одоо Монголын дархлаа, хавдрын дархлаа юм. Бүр сайн ярих юм бол 18-ны өдөр. Тий, 5 манай баярын өдөр тий. Манай клубын баярын өдөр тий. Клубтэй очиж чадаагүй шүү дээ баяр дээр. Яг тэр өдөр нь таарсан. Эмч өдрийн хувь тавилт тийм юм. Тий. Тэгээд аав дээрээ би хамгийн анхны CIK эмчилгээг одоо манай хамт олонны хүчээр хийлээ. Тэгээд одоогийн байдлаар одоо 3 дахь том нэгдэг. Нөгөө гажуур дархлааны шуургын тэр босно уу? Гайгүй юу? Үгүй. Тэр айгүй бага тохиолдод юм байлээ. Тэрэнд нь зориулагдсан бас нөгөө тусгай юм байдаг. Би тэрийг нь авсан. Бэлтцсэн тий. Бэлтцсэн. Одоо тэгээд ингээд үүдээ тэрийг аазуулж хэрэглээгүй. Тий. Ер нь бол асуудал юм байлээ. Тэгээд аав маань бас хим эмчилгээнд явж байгаа. Тэгээд яг энэ дархлааны эсийн эмчилгээний дараа хим эмчилгээний юу айгүй багасдаг юм билээ нэрээ. Айгүй гоё хордлогоных нь төвшин багасчдаг. Нилээн одоо зовиртой зовдөг байсан хүн дархлаа эмчилгээний дараагийн одоо цикл дээрээ харцангуй бага болцсон. Манай аав тэрэнд айгүй дуртай байна. Тэгэхээр та бүхэн дархлааны эмчилгээний хамгийн анхныхаа Монгол улсын хэмжээнд анх хийгдсэн энэ эмчилгээг аав дээр хийсэн ба шүү дээ. Тий, яалтчгүй нэг амьдралын шаардлагаар гинт гарч ирээ. Тэгээд эс нь өөрөө нэлээд хүнд тийм агрессив явцтай тийм эс одоо эдийн шинжилгээгээр гараад тэгэхээр нэр шуурхай авах арга хэмжээ байсан учраас тэгээд яалтчгүй бахархалтай байна. Тэгэл хүн аавда Монголд байдгүй гадаад улсад хийгддэг тийм эсийн эмчилгээг амьдаар нь тийм ээ эндээ хийгээд Монгол улсдаа хийгээд гадаад дотоод явуулгүйгээр тэгээд тэрийг Монголд нутгшуулаад ингэ явж байгаа нь бахархалтай. Олон хүн тусалж байгаа бах та. Тэгээ яг манай хамт олон хүний л одоо ачтай тэгээд тийм шүү дээ. Айгүй энэ чинь шинжлэх яаж. Тийм зүгээр л одоо худалдаж авчираад ч юм уу эсвэл өгчөж байгаа эсүүдийг тийм ээ. Эсвэл удаан хадгалагдсан тэр тодорхой эсүүдийг авчираад ингэ хийж байгаа биш. Жинхэнэ амьд эсүүдээр энд эсийн эмчилгээ гэдэг утгаар нь та нар хийж байгаа тийм үү? Тий. Ер нь бол одоо ингээд би хараад байгаа шүү дээ бас. Зөндөө үүдлийн эсийн эмчилгээ гадуур дотор зөндөл байна тийм ээ. Тэгэхээр танах бол эдийн засгийн хувьд ч гэсэн гаднаас одоо тэрийг авчирч ингээд зараад баг юм одоо юу гэдэг гадагшаа оруулж байгаа хөрөнгө оруулалтыг Монголдо эндээ бий болгоод хөрөнгө оруулж байгаа гэж би хараад байгаа. Бас эдийн засгийн хувьд бол эрүүл мэндийн талаас аль талаас Монгол улстай тусалж байгаа гэж хараад байгаа шүү дээ. Тийм багшаа. Яг гоо бид нар ч гэсэн бас яг энэ дээр аягүй бахархдаг. Тэгээ энийгээ бас хүмүүст ярих аягүй дуртай. Юу гэхээр манайх бол одоо цэвэр үндэсний одоо үйлдвэрлэгч гэдэг юм уу? Тэ яг тим статус байж болохоор байхгүй юу? Юу гэхээр өмнө нь монголчууд чинь гандаа гадагшаа явж одоо эсийн эмчилгээ хийлэгдэг байсан. Эсвэл бол гаднаас импортлж оруулж ирсэн тийм бүтээгдэхүүн одоо хэрэгжилж байгаа шүү дээ. Гэтэл бол бид нэр одоо эсийн эмчилгээ, эсийн банкыг Монгол хүмүүсийн Монгол эрдэмт маань хийгээд тэгээд одоо Монгол хүний эсийг Монгол хүнд нь өөртөө зориулаад тий ингээ хийж байгаа учраас импортыг орлох одоо гадагшаа урсж байгаа тэр хэмжээний мөнгийг Монголдо үлдээх ийм одоо зорилготой явж байгаагаараа айгүй бахархдаг. Одоо тэгэхээр гадаад тэр яваад байгаа тэр мөнгнүүд чинь ерөөсө гаднаас хулдан авсан тэр үүдлийн гэж байгаа үүдлийн төрлийн бүтээгдэхүүн яг заримдаа үүдлээс ч биш тодорхой зүйлүүдийг гаднаас худалдан авчирж байгаа тэр урсгалуудыг эндээ зогсоож ирнэ гэсэн үг тийм үү? Тийм л зорилготой явж байгаа. Одоогийн байдлаар бүрэн зогсоосон алга хэрэглэх үндсэн зорилго маань бол тийм тий. Яг уу үүдлэс чи өөрөө бас нөгөө тээвэрлэх боломжгүй байдгаараа учраас яг манай дээр прешэр нь амьдаар нь гаргаад 2 цагийн дотор хүмүүст нь одоо энэ лаунж дээр хийждэг байхгүй юу. Тэгэхээр үүдлээс гаднаас яг амьдаар оруулж ирдэггүй.
Хүмүүс очиж хийлээдэг. Бид нар ч үүдэл эс гэж ойлгоод байна. Тий, гадуур болохоор яг хуу үүдэл эсийн гаралтай дайвар бүтээгдэхүүн буюу супер натант өсгөрийн шингэн. Медиум ярьж шүү. Тий. Эксесомод бас байгаа. Энэ хоёрыг бол импортоор оруулж ирж байгаа. Гэхдээ энэ бол үүдэл эс биш байхгүй юу? Үүдэл эсийн дайвар бүтээгдэхүүн. Тий. Тэрийг манай монголчууд үүдэл эс гэж хүмүүст сурцалжилж ийн, тайлбарлаж ийн. Яг эсээрээ орж ирдэг юм уу? Эсээрээ орж ирэх боломж байхгүй. Ер нь бол үүдэл эс одоо манай лабораториус яг гарлаа гэхэд 2 цагийн дараагаас 10% өгдөг юм шүү. Тиймэрхүү байдаг байхгүй юу? Гаргаал хурдан хүндээх байхгүй. Одоо манай энэ лаунж дээр бол яг шууд гаргаж ирэл тухайн хүнд зориулж яг гаргаал тэгэл ингээ хийчдэг. Тэгэхээр шууд амьд үүдэл эсийг бид нар одоо хүмүүстэй санал болгож хийж байгаа байхгүй юу? Тийм өнөөдөр би одоо хэлэх чам мөрөндөө хэлэхдээ ингээд сууж байгаа юм байна. Тий, та одоо энд ингээ хүлээж байгаа одоо энд ганц эсээ гаргаж байгаа шүү дээ. Гаргаал таны руу шууд ингээ мөрлөвчин тарина гэсэн үг. Тэгэхээр амьд үүдэлс байхгүй юу? Нөгөө савлцсан бүтээгдэхүүнүүд бол юу гэхээр тэр дайвар бүтээгдэхүүнүүд тэр бас манахаас гардаг. Тэгвэл фрешэр буюу яг үүдэлстэйг адилхан хамт гарч ирж идэг байхгүй юу? Яг тэр үүдэлсийг гаргах үед бид нар бас хамт гардыг. Тэгэхээр яг тэр амьдэр ч гэдэг фрешэр нь бас тэрийг хийждэг байхгүй юу? Импортоор орж ирж байгаанууд бол савлцсан, үлдөөцсөн, хураашуулсан учраас нөгөө биологи идэвхээ тэр хэмжээгээр нэлээд хэмжээгээр алдсан байдаг байхгүй юу? Тэгээ тэрнгээр бас ялгаатай. Одоо танай stem cell clinic гэдэг ингээд одоо сая бид нэр орж cell clinic гэдэг ингээд гадуур орж ирсэн байна шүү дээ. Тэгмэд орж ирэнгүүт бас энэ нөгөө талд нь эсрэгээр ийм lounge гэдэг ингээд байж шүү дээ. Яг ийм одоо lounge гэдэг ийм гоё юм толчихно. Хизээ юм болцсон ер нь. Тэгээ энийг бид нэр өнгөрсөн 9 сард энийг тогтчулж нээсэн. Эндийнхээ хажууд нөгөө эсийн эмчилгээ хийх зорилгоор. Тэгэхээр яг нөгөө Японд stem cell bar гэж байд юм байна л да. Bar. Тий. Одоо баар шиг ороод би тэдэн сая хийлгэж гэдэг юм уу те. Тэгээ нөгөө өөрийнхөө донор SMS гэж юм уу хүүхдээс авсан SMS-ээ ингээ хадгалуулсан байдаг. Тэгээ гэр бүл нь ингээл захиалал тэгэл нөгөө анти эйжинг нөгөө төрөө чанартай өгөх гэсэн тэрэндээ зориулаа ингээ хийлгэждэг ч юм уу те. Тим яг концепт Японд байдаг байхгүй юу. Тэгээ бид Япон баар бас тийм байдаг байхгүй юу. Яг өөрийнхөө нэр дээр виски аваад бүтнээр нь тавьчихсан. Коньяк ч юм уу. Тэгэл ороолын баг багаар хэрглэж идэг, орохт нь таньж идэг. Яг тэр концепцийг бид нэр Монголдо хийх гээд тэгээ баар гэж нэрлэх гэхээр жаахан үгүй санагдаа. Тэгээд stem cell lounge гэдэг одоо Монгол улсад хамгийн анхны үүдэлсэн ийм лаунжийг нээгээд. Одоо танаа дээр хүүгээ хадгалуулсан одоо хүмүүс биш үү? Тийм. Тэгэхээр тэр хүнд ямар нэгэн өвчин зовлон ч юм уу эсвэл зүгээр одоо урт наслах чанартай одоо эсээ дархлаагаа сайжруулмаар байх юм бол хадгалуулсан эсээсээ авчраад үүдэл эсээ энэ лаунжд орж ирэх юм. Тий. Манайх үүдэл эсийн банк маань аягүй сайн явж байгаа. Хүмүүс аягүй сайн ойлгодог болсон. Төрж байгаа хүмүүс тэгэл ирээд манай дээр гэрээгээ хийгээд төрөх үед аваад ингээд тэр ажил маань сайн явж байгаа. Яг энийгээ дагалдаад тухайн гэр бүл чи өөрөө хувийн үүдэл эсийн одоо донор юутай сантаа болчихж байгаа байхгүй. Тэгээд одоо зарим эмээ өвөн ч юм уу тухайн гэр бүлдээ өөрсдөө хоорондоо зөвшөөрөлцөөд одоо тэр анти эйжинг чиглэлээрээ банк хийлэгдэх болсон байна. За зарим ингээд одоо дүүгийнх нь үүдэлсийг эгчт нь саажилттай cerebral palsy-тай одоо эгчт нь хийдэг ч юм уу тий тийм тохиолдлууд одоо манай дээр гарч ийн. Тэгээд CPT хүмүүс гэж ярьдаг. Тий айгүй сайн үр дүн өгдөг ч юм уу. Тэгээд яг энэ чинь дөнгөж эхэлж байгаа учраас айгүй олон кейсүүд ингээ явандаа гарах байна. Тэгэхээр яг та үүдэлс чинь өөрөө нөгөө өргөн ухтган учраас маш олон төрөл танах хийж ийн гэсэн. Тэгэхээр би жилийн өмнө танаад ирчихсэн. Тэгэхээр жилийн өмнө ярьж байхад бол дөнгөж эхэлж ирсэн шүү дээ. Тодорхой эсийн банкаас авахгүйлаад тодорхой эмчилгээнүүд эхэлчихсэн. Тэгээ би бас тэрнээс нь хэлгээд амжсан тийм ээ. Тэгэхээр одоо жилийн дараа ер нь ямар эмчилгээтэй болчих танах ер нь нэр төрөл олшруу. Хом нэлээ хөгжиж дэвшлээ манайх. Тийм үү. Эсийн банк маань айгүй сайн одоо явж байгаа. За мөн эсийн эмчилгээнүүдээс маань бол төлөвжсэн ихэнх эмчилгээнүүд маань одоо яг үндсэн үйлчлэгэнд маань орцсон. За мезенхимийн үүдлээс супер натант эксесом тэгээд нөө дархлааны эсийн эмчилгээ маань бас эхэлсэн. НКС за сүүл бид нар бас хавдрын CIK дархлааны эсийн эмчилгээ. НКС хийсэн юм уу? Хийж байгаа. Тэрийг бас нөгөө үүдлэстэй хоссон эмчилгээ бас байгаа. Тэрийгэ гаргацсан тийм. Их мэтлэн ингээ нэлээд төлөвлөгөөнүүд маань ер нь жилийн дараа гэхэд одоо биелдсэн. Тэгэхээр R&D чинь болохоор ганц их доктор. Тийм манай одоо судалгаа хөгжүүлэлтийг хариуцсан бол манай ганц их шүү дээ. Тий. Хүний хувьд ч гэсэн бас бид нэр аягүй олоолаа авсан шүү дээ. Анх таныг ирэхэд 5 байсан. Тий. Одоо 20 л авсан. Тий. Сайн л байгаа юм байна тий. Жилийн дотор нэлээд төрөл ихсээд хүн гисээд тэгэхээр үйлчлүүлэгч ихсэн л гэсэн. Тий. Одоо танах чинь нөгөө тэр үед чинь
монголчууд нөгөө банк ойлгохгүй байна, хүн эсээ өгөхгүй байна гэж ярьжсэн шүү дээ. Тэгэхээр одоо танай банкнууд дүүрч байна уу? Ер нь айгүй сайн байгаа. Хүмүүс ойлгодог болсон. Төр хэмлэгч ч гэсэн бас айгүй сайн хариу өгдөг болсон. Тэ одоо нэг янз бүрийн асуудал байдаг гэсэн бол тэр нь зэгсрээд шийдэгдээд явж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ олон имчилгээнүүдийг хүмүүст ойлгуулахын тулд та нар минь хэрэг сурталчилж чадж байна. Анхандаа бол нэлээд сайн сурчлагаа хийдэг байсан. Одоо яг хөө сурчлагаа явж л байгаа. Гэхдээ энэ бүх хүмүүст хүрж юм ойлгуулна. Ялангуяа юм шинжилгээ ухааны нарийн юмыг ойлгуулна гэдэг чинь айгүй хэцүү юм байлээ. Тэгээд одоо та маал сайн тусалж ивэл бас зүгээр шүү. Тий. Гэхдээ ер нь бид нэр энийг хар багаас аюул сайн ойлгож явах хэрэгтэй юм байна. Тэгээд нөгөө Монголдоо бий болж байгаа эмчилгээ, үйлчилгээ, шинэ эмчилгээ ингэж бор зүрхээр бид нар чинь энийг хийж байгаа үстэй та нар. Тэгэхээр энэ эмчилгээнүүдийг бид бүхэн бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Тэгээ яг ингэ харахаар манай Монгол улс тэр бодлого талаасаа дэмжиж байгаа тэр юмнууд нь их ховор. Тийм учраас ер нь өөрсдөө л аюул сайн аргыг нь олж нөгөө хүндээ таниулж тэр нөгөө тодорхой төрийн байгууллага байна шүү дээ. Тэднэрт бас юм ойлгуулж ингэж л явахгүй бол хэцүү юм билээ л дээ. Тэр энэ төрлийн саад байх уу ер нь танай хэлэхэд? Яг хөө бүгд мэдээж 9 шидийн саад бол байгаа. Гэхдээ нөгөө эн чинь угаасаа л шинээр бий болж байгаа учраас тэгэл нөгөө процессын дагуу тэгэл цаг хугацааны хувьцад угаасаа юу яах учраас тэр саадыг бид нэг акторд гэж авч хилцдэг даван тоглоод явж байгаа. Бодлого бид нар бол явандаа гарах байх гэж найдаж байгаа. Сая харин шинээр эдис эргэтэн шилжүүлэх хууль батлагдлаа. Тэнд бол тэр заалтууд байгаа. Тий, тэн дээр бол бас давгүй имчилгээ орсон уу? Тий, байх шиг байна лээ. Тий. Нийтэд бол нөгөө хууль нь одоо ил болоог байгаа юм билээ. Тий, хүлээгэл. Арай л сойрхон батлаг байгаа. Баталсан. Тэгээд нийтэд гарах нь нөгөө хуулийн юм дээр байдаг шүү дээ. Тийм хүлээж байгаа. Харин тийм. Үнэхээр бахархалтай. Баярлалаа гэж. Энэ бол 5 залуу анх ингээ эхэлж ирсэн. Одоо 20 лаа болцсон. Эмчилгээний төрөл нь нэмэгдсэн. Тэгээд дэлхийд байдаг тэр эмчилгээнүүдийг заавал гадаад дотоод гэхгүйгээр бас Монголдо ирэх боломжтой болсон. Тэгээ хүмүүс мэн ойлгодог бас болж байгаа. Ойлгуулж байгаа та нарт. Тий, маш их баярлалаа. Яг хуу бидний хийж байгаа эмчилгээ гадаадд хийж байгаа эмчилгээнүүдтэй ер нь бол бараг адилхан. Одоо Хятад, Солонгос, Япон гэдэг энэ Азийн өндөр хөгжилтэй орнууд бол бүгд энэ эмчилгээгээр айгүй сайн хөгжиж байгаа. За Америк ч гэсэн айгүй мундаг юм билээ. Бис Америк яваад ирсэн. Тэгээ тэнд очиод яг манай хийж байгаа эмчилгээнүүдийг л адилхан санал болгоно. Тэгж ямар ч тий яг л адилхан байгаа. Тэгээ сүүл протоколч одоо хаанх явах вэ тань? Манайхыг хүмүүс нэрээ ингэдэг. Танаа хаанахаас олж ирсэн юм л ингэдэг. Энд чи яг хуу бид нар ямар нэгэн гадны нэг компанийг одоо дилер мейлер ч юм уу болоогүй шүү дээ. Бид нар бол өөрсдийнхөө одоо мэдлэг чадвараар нөгөө бүх дэлхийн юмнуудыг судлаад тэрээс бид нар яг нээсэн юм бол байхгүй тэднийг судалж мэдснийхаа чинь одоо оруулж ирж байгаа учраас ямар нэгэн компани ямар нэгэн улсын одоо хамааралтай нэмлэг бол биш. Тэгээ бүхэл байж болох эмчилгээнүүд манай дээр яг л байгаа тий. Хүмүүс очичвал бид нар одоо Хятадын нэг аюу том эмнэлэг дээр очиод ингэсэн яг ийм эмчилгээ санал болгож илээ гэж хүмүүс одоо манай дээр ирдэг байхгүй юу. Яг л бидэрт байгаа эмчилгээ. Танаад яг адилхан юм биш тий. Тэгээ үнийн хувьд Үнийн хувьд мэдээч шүү дээ нөгөө хөгжлийн орнууд ч аяг өндөр шүү дээ. Манай бол зарим орноос нь 2 дахин, зарим орноос нь 3 дахин хямдхан байна лээ. Бид нар бол анханасаа угаасаа үнийн судалгаа бас хийсэн. Тэгээ хамгийн гол нь хүний нөөц нь мундаг юм да. Одоо ганц их мэн ихэд 10 жил Тайваны их сургуульд эрдэм судлалаа хийж хийсэн доктор хүн байгаа тийм. Тий, Сеникад мундаг том академид шүү. Яг энэ нэгэн чиглэлээр 10 жил ажилласан хүн. Манай одхоо бол одоо үр хөвөр шилжүүлэн суулгах салбарын Монголын одоо загламаас эцэг шахуу юм шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь тийм шүү дээ. Загламаас эцэг. Маш олон бий болгосон. Шавнар төрүүлсэн олон хүүхэд бий болгосон. 2000 хүүхэдтэй. Тийм үү. Отхоогс болоод тэгээ салбарлаад маш олон хэмжээг орж бий боллоо шүү дээ. Тийм. Манай отхооч одоо 2 чимлэг хөл дээр нь босгосон. Одоо энэ 3 дахь хэмлэг. Олон шавтай. Тийм маш олон шавтай. Одоо манай ажиллах хүчтэй чинь манай ганц өх отхоо хоёрын шавнар л байгаа тийм.